сайн мөн намайг Цэцэн Бэлэг гэдэг. Би 12 настай. Би EV Academy-д 1 сар байж байгаа. Би сайхан 7 сарын 12-нд энд ирээд амар халуун санагдсан. Эхлээд тэгээд өрөөнийхөө нэг 2 хүүхэдтэй анх найзлсан. Тэгээд маргааш нь амралтын өдрөөс ахаар хичээл ороогүй. Тэгээд сайхан өдөржингөө бассейн цэлээл. Тэгээд хичээлүүдэд ороод ихсэн чинь юу нэг гой санагдсан. Тэгээд зөндөө найзуудтай болсон, гадаад найзууд өдөр зөндөө их болсон. Тэгээд би анх E2 байж байгаа. Тэгээд сайхан шалгалт өгөө E3 болсон. Маргааш тэгээд шалгалттай. Тэгээд E4 орж орно л гэж бодож байна. Сарын хугацаанд тэгээд хамгийн дурсамжтай зүйл нь юу байсан бэ? Хамгийн дурсамжтай зүйл нь ер нь бүгдээрээ л байсан баг та. Бүх аялал нь. Тэгээд би ер нь энэ кампийг нь мартахгүй л гэж бодож байна. Чи одоо явах гэж штэ тэгээ чамд ямар мэдрэмж төрж байна? Ер нь ямааргүй санагдчих. 1 сар бүр амар хурдан өнгөрчлээ.